Ингээд хамтдаа бүгд өнөөдрийн хамгийн чухал гол ишлэл болох Эфес номын 3 дугаар бүлгийн 16-аас 18 дугаар ишлэлийг хамтдаа уншицгаая. Тэр өөрийн алдрын баялагын дагуу өөрийн ариун сүнсээр дамжуулан хүч чадлаар та нарын доторх хүнийг хүчтэй болгон сойрхох болтугай. Ингэж итгэлээр Христ та нарын зүрхэнд нутаглаж, та нар хайр дотор үндэслэж суурлаад бүх ариун хүмүүсийн хамт тэр хайрын ямар өргөн, урт, өндөр хийгээд гүн болохыг ойлгох болтугай. Олон жилийн өмнө би яг энэхүү ишлэлийг бас ашиглаж Бурхны хайр бол 3D биш, бүр 4D хайр юм а гэж номлож байснаа сансан. Тэгэхээр энэ хайр ямар өндөр, өргөн, тэгээд бас ямар гүн, урт юм бэ гэдгийг яг л олон хэмжээст хэмжигдэхүүнээр хэмжиж хэлсэн баг. Эфес номын 3:16 дугаар ишлэлээр хэлэхдээ өөрийн ариун сүнсээр дамжуулан хүч чадлаар та нарын доторх хүнийг хүчтэй болгон сойрхох болтугай гэж хэлсэн байна. Тэгэхээр Илч Паул Эфес хотынд хандаж хэлэхдээ ариун сүнс та нар дээр ирвэл та нар хүчийг олно гэж яг л Есүс өөрөө дагалдагч нартай хэлж байсан тэр амлалтын дагуу тэр гайхалтай нууцыг Эфес хотынд бас хуваалцсан байна. Үнэхээр ариун сүнсийг авч иж бид нэр хүчтэй болдог. Бид хүчрхэгждэг гэдэг санааг нь хэлж байна. Ариун сүнс биднэр ихээр хүчийг олно гэдэг ишлэлийг энэ санааг бид нар Библиэс маш олон удаа уншдаг шүү дээ. Тэгэхээр би нэг жишээгээр та бүхэнд энэ ариун сүнсний хүч гэж ямар гайхалтай юм бэ гэдгийг хуваалцахыг хүссэн юм. Ингээд хамтдаа бүгдээрээ Үүс номын 16 дугаар бүлгийн 11-12 дугаар ишлэлийг уншицгаая. Тэгээд бид Троегоос усан онгоцоор гарч Самотракт шууд ирээд маргааш нь Неаполд хүрч тэндээс Македоны дүүргийн тэргүүлэх хот болох Ромын хараат хот Филиппойд очив. Бид тэр хотод хэд хоног байлаа. Тэгэхээр энэ бол Илч Паулын 2 дахь аялал байгаа. Сайн мэдээний. Энэхүү 2 дахь аяллыг хийж байхдаа Лукийн тэмдэглэснээр энэхүү баяртны багт байсан хүмүүс Троегоос Филиппой гэдэг хот руу очихын тулд энд 2 өдрийг зарцуулсан байна. Бид хэрвээ газар зүүн байршлаар нь харах юм бол Троегоос Самотракт гэдэг хот хүртэл 70 милийн зайтай байт юм байна. Самотрактаас Неапол руу хүрэхэд мөн адил 70 милийн зайтай. Харин Неаполоос Филиппой хотод хүрэхэд 10 милийн зайтай. Нэмээд үзэх юм бол энэ аяллаа нийт зай бол 150 миль буюу километрээр шийдвэрлэх юм бол энэ 240 гаруй километр юм байна. 240 гаруй километрийг эдгээр сайн мэдээний аялагчид 2 өдрийн турш усан онгоцоор тэнгист хөвөөд ингээд туулаад ирсэн байна. За гэтэл бүгдээрээ хамтдаа Үүс номын 20 дугаар бүлгийн 6 дугаар ишлэлийг унших юм бол энэхүү аяллаасаа буцаж явсан түүх гардаг. Ингээ бүгдээрээ Үүс 20-ийн 6 дугаар ишлэлийг уншицгаая. Бид эсгээгүй талхны баярын өдрүүдийн дараа Филиппойгоос тэнгисээр 5 өдрийн дотор Троид тэдэн дээр ирж тэнд бид 7 хоног болвоо гэсэн байна. Яагаад ч юм бэ энд та бүхэн анзаарах юм бол 2 өдөр биш 5 өдөр тэнгисээр хөвөөд 5 өдрийн дараа ирсэн гэдэг ийм түүх гарч байгаа. Тэгээ та энд гайхчихж магадгүй. Яагаад 2 өөр байгаа юм бол? Яагаад 2 өдрийн дотор тэнгисээр хөвж очисон мөртлөө буцахтаа 5 өдрийг зарцуулсан юм бол? Тэгэхээр энд нэг л шалтгаан байдаг. Энэ шалтгааныг бид бүхэн Үүс номын 16 дугаар бүлгийнхаа 6-аас 8 дугаар ишлэлээрээс харж болно. Хамтаа өдрөө энэ ишлэлийг уншицгаая. Аазад үгийг тунхаглахыг ариун сүнс хоригдсон тул тэд Фруг болон Галатийн дүүргээр дайран өнгөрч Мусяд ирээд Битин руу явхаар завдан байтал Есүсийн сүнс зөвшөөрсөнгүй. Тэд Мусяг өнгөрөөд Троид ирвэ гэсэн. Тэгэхээр Илч Паулын сайн мэдээний аялал бол яг л ариун сүнсээр хөтлөгдсөн, өдөрдүүлсэн аялал байсан баг. Ариун сүнс тэднийг аль хот руу очих уу, хаашаа очихгүй байдгийг зааж өгч байсан. Ингээд ариун сүнсний дуу хоолойг сонсоод тэдгээр хүмүүс хаана ирсэн бэхээр Трой гэдэг хотод ирсэн байна. Ингээд Троид ирээд байж байтал бидний дараагийн уншил бол 9-р ишлэл дээрээс нэгэн үйл явдал болсон байна. Ингээд хамтаа бүгд уншия. Шөнө нь Паулд үзэгдэж Македоны нэгэн ир зогсон Македонд ирж бидэнд туслаач гэж гуйсан ажээ. Үзэгдэл үзмэгцээ тэрээр бурхан тэдэнд сайн мэдээг тунхал гэж дуудлаа хэмээн үзээд тэр даруй бид Македон руу явхаар болцгоовоо. За тэгэхээр эндээс бид бүхэн яг гол шалтгааныг олж харж байгаа. Паул Троид ирсэн тэр шөнөө үзэгдэл үзэж тэгээд нэгэн ир Македонд надад туслаач хэмээн үзэгдсэн байна. Ингээд өглөө эртлэн босоод сайн мэдээний аялагчид бурхан биднийг ариун сүнс биднийг Филиппой руу Македоны дүүрэг рүү удирдах байна гэд бүгдээрээ аялалдаа гарсан байна шүү дээ. Тэгэхээр ариун сүнсээр удирдуулсан тэрхүү аяллыг хийхдээ эдгээр хүмүүс 2 өдрийн дотор ариун сүнсний хүчээр
далаа тэнгисийг гатлан туулж Филиппойд ирсэн байна. Судлаачдын үзэж байгаагаар энэхүү тэнгисээр аялах аялалд ойролцоогоор 7 хоног зарцуулдаг гэсэн ийм судалгаа байдаг. Тэгэхээр ойролцоогоор 7 хоног зарцуулдаг аялалд ямар гайхалтай салхилж, ямар гайхалтай усан онгоцонд суусан болоод эдгээр дагалдагчид 2 өдрийн дотор энэ зайг туулсан юм болоо. Тэр мэдээж энэ бол ариун сүнсний хүч. Ариун сүнс бидэн дээр ирэхэд бидэнд боломжгүй зүйл гэж үгүй болдог гэсэн үг. За энэ жишээг бүгдээрээ дахиад нэг жишээнээс харъя. Хамтаа өдрөө Үйлс номын 8 дугаар бүлгийн 39-оос 40 дугаар ишлэгийг уншицгаая. Тэд уснаас гарч ирэх үед эзний сүнс Филиппийг авч одов. Тайган түүнийг дахин олж хараагүй хэдий ч баяр баясгалтайгаар замд гарчээ. Харин Филипп Азотод ирснээ мэдэв. Тэр Кайсард хүртлээ дайран гарсан бүх хотуудад сайн мэдээг дэлгэрүүлсээр явлаа гэсэн. Энэ болохоор Этиопийн тайган амбанд Филипп усан баталгаа хүртээсэн түүх шүү дээ. Харин усан баталгаа хүртээснийхаа дараа уснаас гарч иртэл Филипп байхгүй байсан байдаг. Ариун сүнс түүнийг авч одов гэж Библиэлд маш тодорхой хэлсэн байж шүү дээ. Тэгээд Филипп нэг мэдтэл өөрийгөө хаана ирсэн байгаагаа анзаарсан чинь Азот гэдэг хотод ирсэн байна. Тэгэхээр яг Филиппийн байсан тэр газараас Азот гэдэг хот хүртэл 40 миль буюу 65 гаруй километрийн зайтай юм байна. Тэгэхээр яаж ийм хурдан Филипп нүд ирмэхийн зур, хоромхон зур энэ их зайг туулчих вэ? Энэ мэдээж ариун сүнсний хүч. Ариун сүнсэнд ямар ч орон зай болон цаг хугацаа нөлөөлдөггүй бөгөөд хүний хувьд боломжгүй, хэцүү гэж бодсон зүйл ариун сүнсний хувьд бүгд боломжтой байдаг. Тэгэхээр Эфес номын 3 дугаар бүлгийн 16 дээр гарч байгаа энэхүү ишлэл бол ариун сүнс бидэнд ирснээр бидний доторх хүнийг хүчтэй болгоно гэсэн байна. Та ариун сүнсийг хүлээн авснаар Бурхны гайхалтайгаар гэрчилж чадна. Эхлэл номын 18:14. Эзэнд дэндүү хэцүү юм байдаг гэж юу? Би тогтоогдсон цагт чамд эргэж ирнэ. Дараа жилийн энэ үед Сара хүүтэй болсон байна гэвэ. Эзэн бурхан Авраамыг хүүтэй болно гэж амлахдаа, Авраамд айлдахдаа юу гэж хэлсэн бэхээр эзэн бурханд хэцүү зүйл гэж байдаг гэж юу хэмээн хэлсэн байна. За бүгдээрээ дахиад нэг ишлэлийг уншъя. Иремая номын 32:27. Үзэгтэн би бол эзэн бүх махан биеийн бурхан. Надад ямар нэгэн зүйл дэндүү хэцүү юу гэсэн байна. Тэгэхээр итгэлийн ахын дүүс нараа Бурхны хувьд хэцүү зүйл байхгүй. Хүний оюун ухаанаар хэцүү зүйл гэж байдаг бол Бурханд бүх зүйл боломжтой. Харин ариун сүнсийг хүлээн авсан, ариун сүнсний бэлгийг хүлээн авсан тэр нэгэнд бүх зүйл боломжтой. Хүний оюун ухаанд хэцүү гэж бодогддог зүйл ч гэсэн хэцүү биш болох юм аа. Тийм ч учраас Иесус та нар ариун сүнсний хүчийг авч тэгээд Иерусалим, Юдэ, Самар тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл намайг гэрчлэх болно гэж хэлсэн. Тэгэхээр би та бүхэнд дахин нэг удаа урамшуулж, зоригжуулан эзний үгийг хуваалцъя. Та бүхэн үнэхээр эдгээр өдрүүдэд ариун сүнсийг чин сэтгэлээсээ эзнээс гойн аваач. Ариун сүнс та нар дээр ирж та нарыг дүүргэснээр та бүхний доторх хүн хүчийг олно гэж Эфес 3:16 дээр хэлсэн. Ингэснээр итгэлээр Христ бидний зүрх сэтгэлд нутаглаж тэгээд тэрхүү хайрын ямар гүн урт өргөн өндөр вэ гэдгийг таньж мэдэх болно гэж бид хэлсэн баг. Тэгэхээр хамтдаа бүгдээрээ Бурхны хайраар дүүрж тэрхүү гайхалтай хайраар бусдыг хайрлахын тулд хамгийн түрүүнд ариун сүнсийг эзнээс гон авцгаая.